Хойш уур танаас шир. Чи одоо авгаахаа өрөөс жоохон эртхэн болчихоо шүү дээ. Цаа чи чамайг сургалаад байна. За чивдээ дөрөлтөө та нарын төлөө явж байгаа гэрлээ шүү дээ. Манайхан хаав байна. Засвар дээр юм билээ. За тэгээд сони юу байна? Бөөний ороод манайх хэдэн тэрэг авах юм гинэ. Баригадаараа бид чинь өвсөн жавар гэж яах вэ? Тэгээ хаа явна гэж байна? Баяулгийн ороход ингэж туллаа шүү дээ. Зүгээр шүү. Өлгийн идэж ирж очин 22 оноо. Буцахтаа өвсаас давсач. Хоол дэлзав. Хөш чулууна. Халахгүй сэгэж хүчний нэг нярав дүүч байгаа байж. Өө тэгвэл болж байгаа дээ шүү дээ. Баригадын дараах дуулахгүйгээр болох юм уу та тамнаа? Та нарын ундардаг дараг гэж үгүй юм. Хүнд чинь өөрийн гэсэн толгой авах хэрэгтэй шүү дээ. Жишээлбэл бид энэ замыг эвийн онц хөөцөлдөж байгаад өөрийн болгоод авчих юм бол наанз баригадын төлөвлөгөө нор. Цаанд ч нөгөө бидний авдаг 10-5 маань хэрэг болно шүү дээ. Тийм үстэй. Чи ерөөсөө яах? Цаадсан сая өрөөндөө хөнгөө байл. Завшил. За төрглээ. Хөнгөр нэг гүчхээр өөрөөхөө зүтгэдэг гэдгийг та нар ямар мэдэхгүй. За хоёр цуглаа шүү дээ. Чи битгий нэрэхэд. За нөхдийн төлөө юм байна. Хэлээд л үгүй. Үнхэрийн хоёр ч цуглаа шүү. Энд хийдгэж гарсан үйлчлэгээ засварын ажил хэр зэрэг чанартай байв да. Тэрийг эвдэрч саадсан юм их гарв уу? Гайгүй шиг дээ. Гэхдээ хаяа мерсер юмч гарч ил байлаа. Ургацсан штабын нүүдлийн засвараар аргалаад өнгөрөөсөн. Үзлэг үйлчлэгийг тогтмол хийлгсэн болоод ч тэр юм уу? Нодногоо бодвол толгоо үдлэг үйл яваад ирлээ. Би толгойн тэрэгнээс л их айж байлаа. Хуучин мод хэрэг залуу шинхэн жолооч хоёр чи яггүй шүү дээ. Ууланч нэг хүний гараар сайхан эдэлсэн болохоор 60-41 ч бөхөр бол дахин авах болоогүй л дээ. Бензин хэд тийм да. Бид тэр талаар арга хэмжээ авъя. Ашгүй дондог чи энд байсан юм уу? За танаа баригад маргааш замд гарах болоод байна. За инженер эднэрийн тэрэг хэзээ байсан болох вэ? Маргааш. Үлдсэн хэдэн 2-3 хоногтай байх. Техникийн 2 дугаар үйлчлэгээ хийх шаардлагатай машин бас хэд байгаа. Инженер нөгөө өдөр гэтэл бэлэн болгож өгтлээр та арга хэмжээ авч өгөөч дээ. Энэ хэдийн маань амлалт үүрэг авсан хугацаанд хаяан тулчаад байд. Гэтэл тонн километрнүүд үдий. Гой баян үлгий халах гол гэж нэг зам гараад байна. Тийш нь л тэр харин боломж юм биш үү? Гой ерөнхий та цаат хэдийг нэг мундагдаад. Гой ерөөсөө нэг сайн үзлэг үйлчлэгийг л гаргах чилдөө. Тэр яаж болох? Ялангуяа энэ хүйтэнд тус биш ус бол. Гэт яахлаар одоо миний хэлсэн үг болгон танд ингэж үн хөндгөө болчихдог байна. Хийх ёстой юм цаг хугацаанд нь графикаар л хийх гэж байна. Та норм төлөвлөгөө гэж урд нь сайхан үг хэлчихээд. Араас нь доржиг ховдод сугрыг увсад явуулъя гэд замыг аль болохоор тань тал харж хуваарлаад байдгаа болж үз. Оо. Тэгэхээр энэ баазан жолооч нарын бүх ажил миний завраар явж байгаа болох нэ? Гайгүй. Чи гэж нэг хүн байхад чиний цаанд бас очир мэд хүн бий мэдв. Би тэнд ч очиж яана. Үнэндээ зовлон их байна даа. Өвсөнд явхад тонн километр наривтай гэхгүй. Зам гэж ч ястай нэг там шүү дээ, там. Та дондогоо тэнэг ороод ирэхгүй юу? Цас их орсон. Халтар гайхтай байна. Ерөн ч тэгээд муугаар бодоход аваараас л бол яана. Тэгвэл саятны эргээд болох нь байтугай. Энэ сахалтай толгой мөрөн дээрээ үлдэхгүй болох байх шүү аа. Орох уу? За ор. Сууцгаа. Дондогоо танаа шаартаа суугач. Дарга. Халбын аваад дэлмэн дээр л ирч болчих вэ дээ. Аятайхан зам өгч байгаад тэр цол мандат энэ л ахуулч. Та засвар үйлчлэгийг л төрөлүүлээд өгч үз. Тэгэхээр ийм байна хонхоргой. Бид хэд хэдэн саятны бригадтай боллоо. Одоо тэгэхээр тэдний чанарын хувьд нь л анхаарах цаг болж. Харин тийм ээ. Би ч гэсэн бас энэ талаар нь бодоод тонн километр шатхуу хэмнэлтийн талаар авсан амлалт дүүргийн давуулж биелүүлүүлэх санаатай дэмжиж байгаа юм. Энэ бол ерөнхий үзүүлэлт. Бид сайн тэрэгтэй өөдөө хэдэн жолооч нийлээд сая тонн километр явцдаг арга барилыг өөрчлөе гэж Дондгийн бригадыг байгуулав үстэй. Дарга. Улсад цугларчлаа. Одоо ах марчлаа. Одоо бригадыг техникийн үзүүлэлтээр нь биш. Гишүүдийн ёс суртахуун, соёл, оюун санааны төвшинг харгалзан үзэж өгнөх зорилт тавьцгааж байгаа юм.
10 хороодаг шимгэж хаах те. Миний снаагаар бол хэдтэй баазараа саятан болчих юмсан гэж бодож явдаг шүү дээ. Бэлэг дэмбэрэлтэй сайхан санаа байна. За тэгэхээр та засвар үйлчлэгээ хийлгэсэн нэг бригадан бөөний бааздаг. Дондгийн бригадын засвар үйлчлэгээг төрөсгөж өвсний тээвэрт гаргах. Тэгээ. Дондгоо хүлээгэж. Танай нэг жолоочийн хүүхдийн сурлагын тухай мэдээлэл нам өөрт ирсэн байна. Та нам өрөөнд дарахтай нь уулзах. За баяртай дарга. Баяртай. Чи ахнах багштай уулзав? Уулзах. Чи нойрдоо яас их бичиг данстай зурлаад байдаг болов? Бригадын гишүүдийн ажлын тайлан хүүхдийн сурлагын үзүүлэлтгээд эсэн жорын бичиг болох юм байна шүү. Ингэж моогноор чинь саас сохорлуулж суулгахын оронд алтар гадаа үед ганцын давааг 3 даваад ирээ гэвэл амархан шүү. Чи суур. Тийм ээ. Байна. Сигма. Hindi. Сэгэ билүү, мэгэ билүү танаас хувилагч. За. Югнэ? Тэгээд тэглэв яхаа очлоо. Унаа гарсан уу? Очлоо. Тэгээд. Ээж таваас явах гэж юм уу? Тийм ээ. Би явуулахгүй нэ. Чи чинь өсөгдөл жижиг хийгээд өнөөдөр амрах биш үү? Яаралтай хавлага гарч гинэ. Юуха. Сайн яваарай. За баяртай, сайн яваарай. Баяртай. Оппа. За баяртай. Сүхэ. Чи тоглож байгаа нь ингээд биш. Өөрөө яах вэ? Гарыг даахгүй дандаа хүний тоглоом гэж үйдэг. Суура. Чи тулгаа дундаа хийгээд яваарай. За. Тэнд цас их орсон гэдлээ шүү. 2-3 хоногоос би энд үлдсэн тэргээ аваад гарнаа. За. Баяртай. За явъя. Залгаа төгөрөг байна уу? Байна. Маа. Баярлалаа. Зүгээр. Хоолныхаа зүг явахгүй юм. Яах юм? Гүнж билээ хоолтой байгаа. Утаа гарч байгааг харахгүй нь гэж юу? Намайг ирэх болгонд утаа гарч идэг. Тэгвэл миний дүү ямар нэгэн хувь тавилыг хүлээж байгаа юм биш үү да? Зөврөөд ирлээ. За сайн явж байна уу? За Алдангой би сайн уу? Сайн байна уу? За сонин сайхан юу тавь? Бэ, сонин сайхан юу вэ? Юмгүй. За хүүхдүүдтэйгээ үүсэл тайгээд байна уу? Оо тийм. Өсөндөө л явцгааж.
За, ахын дүү сайн уу? сайн байна. Гү та нар чинь яас их удаа. Дүүхүү маань гоё доо. За чулуах болил доо. Бас хүнжээ. Аа? Манай дүүч нэр ийм шүү. Тийм үү. Шууны вагон жиргэж хүний вагон явна. Би баяр авчихсан шүү. Ашгүй дээ. Сугра. Миний өгний тэрэг яагаад вэ? Оох, нэг л болчихгүй байна. Яха оролддгийн билүү. Тэгээ оролд. Тулун. Хай. Давааны зам ямар байна? Давааны зам шаггүй байна. Цас ихтэй. Дахиад шуурвал ер нь зарим газараа бөгөөчч магадгүй. Тэгнэ байх гэж бодоод байгаа юм аа. Тэгээд урагшаа хоосон тэрэг явбал энэ хэдэн заснаа хаалтыг өгөөд явуулаад хийгээд сууж байна л да. Та нараа ханаад явах уу? Яаж ч магадгүй дээ. Тулгайгийн тэрэгний дискийг тохируулна. Тэгжээж л болно. Чимгээ. Аа. Ороо ус хүрэхгүй байж магадгүй мөсөндөө явна шүү. За. Тулгаа. Жохоо эргүүлээдгээ. За болно. За юу болж байна тамны? Чулуунаа. Өө, юу гэсэн? Өнөөдөртөө энэтэй ноцолдоод оройдох нэ. Зам их халтгаатай байгаа штэ. Тэс тийм шүү. Ер нь эндээ хонцоход өглөө ирсэн гараа шидчихвэл яасан бэ? Гажих чимаалгал да. Болно. Замынхаа ганцыг орой уучгаад унтаад өгнө дөө. За болно. Баха яасан бэ? Эргүүлэхгүй. Эргүй. Ах нь одоо очлоо. За яа. Ах нь. За эргүүлэхгүй. За. Ага. Над дээр нь хийчихмээр юм байна уу? За болно үстэй. Болно. Одоо хэрэггүй. Хой, чулуунаа. Ер нь тэр хомгийнхаа ганцаас орой балдангаа дамсуулчих яасан бэ? Баг чалуугаар их чалуу даргана гэж үгүй штэ. Та ярэмаар уухгүй ш. Болдгоо санаа. Тэрийг хараа. Чи мөснөс нь ачилцаад өг. Гүн явцаасаа л хэлдэг. За хэрэггүй дээ. Хэрэггүй тав явчлаа штэ. Үш. Хой, гүнжээ. Би чам туслах явууллаа шүү. Чиний нэг сайн зараад гараа. Завчлаа штэ. Цаадах чинь хайчих нь уу? Гүнжтэй мөсөнд явуулчихлаа. Аа. Ямар вэ? Сайхан байна уу? Би амьдралдаа хүн шууг анх удаа ийм ойрхоноос харж байна. Сайхан шуу юм аа. Сайхан. Гэхдээ гинэн амт. Яагаад тэр? Аав маань энэ харсны замаар байнга явдаг байсан гинлээ. Нэг өглөө явж исэн чинь хэдэн хүн хацаан тойроо сууж байж л дээ. Тэгээд орой нэргээд ирсэн чинь мөртөг нь алдаад өвчгсөн байсан гинлээ. Юм үзэж
Ухаан суугаагүй надаас л болсон юм. Мөсөн дээр хүн гүргэж байгаарай. Өвлийн хүн усантай байх ёстой гэж ярьдаг. Явъя. Яа, харин үдэн гүнж. Энд чи яасан ороод ирж явах юм аа? Ясаар агаад лөө? Ахын зөвлөж байна. Хүй. Чи юу вэ би зөвчих. Зүгээрээ. Чи сохор юм уу? Яа, их хөлгөслөө хайчглаа гэм. Гүй чи ер нь ингэж навсган явахаар тэр тэргээ янзалж байгаач. Маа. За тэгээд муу ах нь үсэн цайтлэр нь юу эсэг үдсэн байхад цагтаа цайлгаж, цайлын мөнгөөр бялхаж, ууж, идэж, өмсөж зүүж явлаа. Og тариалгаж явлаа. Онколтч явлаа. Сайн шаагдаж явлаа. Шагнал өрөмсөж бас баг зэрэг гүтэж явсан. Тэгтээ нэг тавьяа байгуулсан байхгүй. Аач тарси байхгүй. Таван тооны машина тамсаг болдог яахад. За. Та нар цай авах уу? Тэгээд чиз тав. Полоо тэрэг Монгол ногоон зийлгээд бүгдийг унаж идэллээ шүү дээ. Энэ замын дотор ч одоо ахын ч гаргасан замч вэ? Манай нөхдийн гаргасан замч вэ? За та нар ч яхад шороон зам дахир тойроо инээ тэрэг хэл байх л да. Тэр үед ч л одоо бид нэр л машинаар гаргасан зам байгаа юм шүү дээ. За хөөхд мөн ам халаад хэрэгтэй хэрэггүй байх юм бурж ирэхлээ уучлаарай. Одоо их явуулгүй харахгүй. Болдонгой. Та манай өрөөгөр нэг ороод байхгүй юу? За. Тэгэж бодохгүй. За. Манай араахан болоо явъя гэд шаардаад бүр болцсон хөөхд байгаа. За. Ахын нэг данг цай авлаа шүү. За тэгээд та нарын энэ давж байгаа даваач одоо цасмалтаа сайхан болж дээ. Дээр үед ч мөн хэцүү байсан юм шүү дээ. Тэр солонгийн даваа, согоотын даваа, ганцын даваа, загастай даваа. За тэгээд тэр баруун аймгийн алдартай даваануудыг яана. Таянбангийн даваа, Танчин даваа, их вагулаан даваа, шин даваа. За тэгээд бодомчийн гавцал, ботгоны гавцал, болдгүй суулгадаг боорчийн гол. Дотор нуруу далдардаг байдргийн гол. Дотор муу хайруулдаг ховдын гол. Тэгээд хүүхдүүд мөн одоо та нарын насан дээр явсан болоос. Үгүй тэгвэл мөнч их ажил хийндээ л гэж бодогддог юм да. Тэгэлгүй. За, Болдонгой. Оо. Сонин сайхан юм сонсч их баярлалаа. Би тэд хотоос танд зориулж ганц шилэн авчирсан. Оо, их баярлалаа. Хүүхд минь их баярлалаа. Гэхдээ тэгээ явсан зам хийсэн ажлаа бодглоор өөртөө гомдож гонсоогоо байх юм алгав. Харин хүүхдүүд минь та нар залхад байж шүү. Жолооч хүн. Энэ арих гэдэг идэг л цэрлж явах хэрэгтэй. Тэгхийн болвол та нар хүрхсэн газраа хүрнэ. Алтан шар зам гэж бас үлзийтэй шүү. За. Гэхдээ та нар одоо арих 3 өнгөтэйг дуулсан бидээ. Царай харлуулдаг, цэс ногооруулдаг, хамруулдаг гэдэг гэж яриа. Гүнжээ би чамайг буудлаад өгчүүлэх чинь хоёосоо нэг ийм бэлэг авчирсан. Их баярлалаа. Жолоочдоо энэ санаатай байдаг бол сайхан л байна. Ялгаа юу байх юм бэ? Таны машин ямар гоё юм бэ? Энийг аваач найснаа. Наад ямар авгаа гэх штэ. Дүү маань л идэх. Би ч тэгээд буудлаар л бос зүгээрээ хийж явдаг хүн шүү дээ. Тэг би чамд нэг юм зөвлөлт авчирсан. Алийг хараад хий да.
Хөөе. Гоё. Баярлалаа. Гой зүйлтэй. Гүнжи би нүг хэлээ. Хөөе таяач юм. Болооч. Гэрлээсэ гэж. Хөөе. Бололтоо. Хөөе. Йоо. Ганцамд чад явчихлаа. Цагаан игвэч ямаг. За хөөхөдөө та нар хоолндоо идэж ууж утсан бол элтхэн амар да. Харин тэр жижигрийн өрөөнд байгаа самбар дээр машиныхаа номерыг шохоогоор бичээд төлхөөрөө дэрэгд нь өлгөж хараа. Ахан сон жаахан асаагаад ирэх юм. Гардууга сэмбэ таны дуудаж байна. За явлаа. За тэгээд аржаатар муутай жолооч устай идэг. Авгаа муутай жолооч ууртай идэг гэж үг байдаг. Аржаатраа хөлдөөж байгаа боловч өнгөрөх дээр шүү дээ. За баяртай. Кинээр яг таныг 100 г амсуулдгүй юм байж. За хөчөлөөнө баг чалуугаар их чалуу дэргэн гэдэг юм дээ. Мэдсэн бол өөрөө хүртчихгүй юу? Одоо яана. Совргоо ирлээ. Загнах байх та. Юу загинди? Алгаш. Өөч натаа ухаж хэрэггүй. Чи. Чи частаны лайт сэрийма. Ийм юм төч алдуулж байдаг. Али отор торосоо байлээ. За. Чи одоо юунд уурлаад байгаа юм? Уурдахгүй яадгийн. Аль өчигдрөөс хойш хамаг ажил боллаад чи юу гэдэг нөхөмөрөө? Суур минь. Эвдэрдгүй машин суудаггүй жолооч гэж байдгүй юм шүү. Тэгж ярил танаа барьгаа түүний тэрж ирж явах жороогүй. Ер нь юу гэх гээд байгаа юм? Юм бүхэн хоног хугацаатай нарийн тооцоотой болсон цаг. Чамайг одоо би өөрийн гисэн үр хүүхдүүдтэй тэднэрийг тэжээх гэж явна шүү мэдээ. Чи юу гинэ? Юу яах вэ? Чи юу гинэ? Би тэргээ дахиад яасан? Ойлгохгүй юу? Тэгвэл дахиад хэлээд өгье. Одоо юм бүхэн хоног хугацаатай нарийн тооцоотой болсон цаг. Дахиад ингэх юм бол хаяад явна шүү. Сайн байна уу та? Би оюун цэцэг багштай уулзах гэсэн юмсан. Би байна. Заашгүй. Намайг Дондог гэдэг. Би Мягмарын хүүхдийн талаар тантай ярих гэж явна. Та баяр сайхны авийн баригадын дарга байх нэ? Тийм ээ. Танай газрын намын өрийн дарга намайг өөртөө чинь уулзаар гисэн юм аа. Би тээвэрчдийн амьдралыг баг зэрэг гадарлана. Гэхдээ Мягмаргаа хүүхдийнхээ төлөө огт санаа тавьдгүй хүү юм уу? Ерөөсөө ирж уулзахгүй юм. Бидний ажилч голцуул хөдөө хээр явдаг болохоор үнэндээ завзаа гардаг үстэй зайлгүй. Манай ингэж одоо ч эцэгтэй хүүхэд хэд бий. Тэд нэр ирж уулзч л байдгийн. Ер нь хүүхдийн төлөө сургууль, ар гэр хоёр адилхан санаа тавих ёстой үстэй. Тэрч тийм л дээ. Баяр сайхан сүүлийн үед би жолооч болох юм чинь гэд хичээл намайг автгаан болж сурлагын доголдолтой хүүхдүүдийн тоонд орсон. Уул нь сэргэлэн хүүхдтэй. Ер нь одоо чинь шинжлэх ухааны техникийн хувьсгалын 90 үе. Тоо, физик, хим мэдхгүйгээр яаж сайн жолооч болох вэ? Тийм би. Би ээж автай нь уулзъя л да. Та нар жолооч гэж зөвхөн жолоо мушгаад л давхиж явах биш.
машин техникээсээ гадна янз бүрийн өргөн мэдлэгтэй байх шаардлагатай гэдгийг давхар хэлж ойлгуулах хэрэгтэй. Баяр сайхан бас ангидаа их нөлөөтэй хүүхэд шүү. Мэдэж байна, мэдэж байна. Та ч бас өөрөө сурагч байсан хүн ойлгож байгаа байх л та. Тийм л дээ. Гэхдээ би багш нарын жихийг халууцуулж контрол дуудагдаж яваагүй л хүн дээ. Заама. Явж тагал. Танай хүүхдүүд ч том боллоо доо. Би баяр сайхны багштай уулзлаа. Танигтд. За. Чи сүүлийн 2 жил их эцгийн хуралд очиагүй юм а та. Тондог минь дээ. Чи юмны нарийн учрыг ойлгохгүй. Харин дэх тусмал ярилцъя. Хүү маань дөрөвдүгээр ангид орсноос хойш аава бас сургууль дээр битгий очиж гэж гуйгаад байдаг болсон. Ахет маань ч гэсэн ялгаа байхгүй. Арай төрсөн эцгээс хичээд баймааргүй юм да. Ичилгүй яах вэ? Хүүхдийн сурлагын хүмүүжил анхаарах нь байтугай. Угаагаад эндээдээ тавьдсан хувцсыг л аваад өмсчихдгүй хүн шүү дээ. Чихэрэт. За. Ер нь энэ хүүхдүүд чинь цөмөл ийм болсон юм байна шүү дээ. Яг мар минь. Чи их ч явдаг, сайн жолооч. Гэхдээ өөрийгөө бодооч. Хоёрын соёлыг анхаараач. Би яасан юм бэ? Байдгаар л байна шүү дээ. Явдгаар явдаг. Хүүхдүүд чинь яахлаараа чамайг сургууль дээр очиулах дургүй байдаг юм бэ? Чи сайн бодоорой. Энэ их төмрийн хогоор яах гэсэн юм бол доо. Чи мэдээгүй юм уу? Чи сонсоогүй юм уу? Гүнжийн буудлаа машин халаадыг тавих юм гэлээ хөө. Тэгээд энийг ачуулж байхгүй юу? Манай ерөнхий инженер сан ачуулсан байна. Манай найз ч ганцаараа ч гэсэн ачиж байна л да. Тэг нь баха чи яа. Загэл зулаад гараа. Ажимат гэх. Өрг. Босоод нааха. Тэргэл. Юу ах. Хоп. За. Хоёр хүнтэй чинь юу алцхаад зааж өргөөрэй. Дэшгүй чиний над өөдөж уусан чинь агаараа явчихдаг байна. Түлхэж. Эрэггүй. Чам шиг хөлөөр мах хулаар айрыг уудгүй ч гэсэн өргөчгөд өнгөнөө хөө. Чамд ямар харж суухаас хацхын заяа байх штэ. Сонсов. Манери идсэн бол ходоодонтон. Бидний идсэн бол эмдээ шиг гэдэг юм аа. Яна шингээс би ч одоо хөвтий. Тийм. Баригдахгүй байх чи хармаа юм уу? Яна хинэ одоо баригдаад эцэн хоолндоо. Яа. Вот яна да. Бууж сэлдэ. Яа. Тадан тааруу чи тонгочоод байна. Яма төлөд ингэхгүй ч. За та нарыг дасгаж байж хөл гараа бэртээ ч хэвдэ. За мэгмэр минь. Баяр хүргэе. Юу вэ? Манай баригадаас гадаадад явах хүмүүсийн тоонд чиний нэр орсон шүү дээ. Оо тийм үү. Баяр хүргэе мэгмэр. Сайн байна. Тун удах баяр хүргэе найз. Явах юм гинлээ мэгмэр минь. За чи эртний шиг гэртээ хараад тэр явах юм маа. Таныг эсгэн дараад бодож байна. За. Одоо яах? За та нарт юм төрөлхөн аччихад эртхэн өдөлцгөө. За. Мэтаг. Чи юм үзэж нүд тайлснараа энэнтэй зөвлөгөө өгөөч. Юуны өмнө 3 онгийн костюм авдаг юм. За зүйтэй. Өглөөгөө саарлаа. Өдөр тийшээ болоод ирэхээр хүрнэ. Орой тийшээ харъяга. За тэгээд үнэстэй ус сэнгэнүүлээд бүжиг таанцгээд жирийгээд байж тээ. Найз нар минь. Муу бүчин одоо хилам мэдэхгүй. Яадаг юм бэлээ? Зүгээр. Уулзсан гутаал дараас чигээд шофёрч.
За тэгээд салхтаа. Дасвитаны гэдэг юм шүү дээ. За баги. Та нар хүлээж байгаарай. Би одоохон. Зүгээр. Чи юм аам байл гээд бод. Ер нь ямар арга хэмжээ авсан юм бэ? 3 сард тушаал бууруулж ажиллах болсон. Хэн тэгж шийдсэн юм бол? Та лавтай сайн дуусна уу? Өвсний ш тавасаа. Тэр байтугай тэрэг нэрж авах гэсэн байх ч үлээ. Яагаад уучих вэ? Гайгүй л байсан юмсан. Яагаад уучих вэ гэн. Цаатах чинь бид нарыг амаар мань ганц шороо өмхүүллээ дээ. Энэ мягмар чинь одоо гадаад явах гэж байдаг. Гэтэл одоо энэ нөхөр чинь ингээд 3 сараар байхгүй. Тэр амлсан тоон километрийн чинь хэн явж биелүүлэх юм болж байна? Тэр талаар бол харин бид нар одоо ярилцж яваад л. Тэхүү дарга. Оо, сайн байна уу? Ороо энэ чинь. Чулууныг одоо яах вэ? Яах юу гэдэг юм бэ? Тэр гүнжийн буудалд нэг селектор шаардлагатай байгаа. Тэнд л дулаалгын хоолой тавиад л явж өг. За, асуунаашаа. Уртынхаан замд дуугаан дулаа явж чаддаггүй юм бол уулын мухард очоо тэр хүйтэн төмрөө төврээд хэвтэж байх гэж. За, жараадчлаа явж үз. За. За баяртай. За. Чи юу гэж ойлаа? Машин хэрэгтэй байна. Машин. Машин оо. Машин болно. За би ч яваач ярих үү. Гэхдээ яг нөхцөл санал бодлоо хэлж байгаа юм байна. Би бас ганц нэг юм хэлье л да. Тэгэхээр манай чулуун ер нь хүний үг байх талаараа тун таарах хүн юм. Анх энэ варгадыг байгуулж байхад манай хүний ууж идсэн талаар бас л яригдчихл байсан. Хэл сануулж өгч байсан. Гэтэл одоо байж байгааг нь хараа л да. Баригадынхаа хамт олныг саятны баригадын цол мандат авах гэж байгаа яг нэгдэхтэй үед мөн л архи уучгаал сууж байна шүү дээ. Өөрийгөө чих хохироолоо, за хамт олноо чих хохироолоо. Нэг бол архиа угаад цаашаа явах. Эсвэл архи ухаан болж жолоогоо барих. За жолоогоо барих юм а гэхэд энэ варигадад байх уугүй гэдэг талаар ярих хэрэгтэй болно да. За тэг ийм л багш дээ. Би нэг юм асууж болох уу? Асуу. Ингээд чи ер нь яагаад харих уурдсан юм бэ? Нөхөд чинь чамаас юм асууж байна шүү дээ. Дуураач. Зүгээр л. Зүгээр л гэдэг чинь юу гэсэн үг вэ? Чи ер нь үнэн хэлэх дургүй байна уу? Чулуун би хэлдэг үгээ хэлсэ. Цогрыг харин иймэрхүү юм ярина гэж үнэндээ бодсонгүй. Чари. Цог явсан нөхрийг арихууж явах чи хаана юугаа хийж байсан? Чи болдоо. Чулуун чи ямар нялх хүүхэд юм уу? Би тэгээд асагч авган биш үстэй. Гайгүй байлгүй. Баазын захиргаа намайг энэ ээлжинд гадаад явуулах усанд би их баярлж өгсөн юм. Гэтэл нэг нөхөр маань ийм асуудалд орчихсон байдаг. Бидний авсан амлалт түрэг тон километр маань юу болох вэ? Хэн тэрийг хийчих юм? Ийм болцсон байхад чинь би яаж аятай тухтай амрах юм бэ?
Ерөөсөө би явха болгохоор шийдлээ. Чулуун. Өөр чамд хэлэх юм байна уу? Алгадаа. Хоол бэлэн болсон шүү. За одоо очлоо. Уучлаарай. Чулуун бол сайн жолооч. Гэхдээ уудгаас л алдаж байна. Муугаан орхиод сайчууд нь цаашаа явъя гэсэн санааг зарим нөхөд зохиолгож байна. Ийм байж болохгүй. Бид чулууныг варгадаасан гараа гисэн ч гарахгүй хамтал явна. Нөхөд минь бид алдаж онсон нөхрөө аварч хамгаалах хэрэгтэй. Чулууна. За чи энэ хийгсэн ажлыг сайн хийн шүү. Бид чамд итгэж байна. За, ийм л байна. Хоол идчихье. За маа. Ашигт. За баярлалаа. Зүгээр. Би чамтай нэг ярих юм байна. Муугныг уучлаарай. За яасан блэ? Уулын чамайг гадаадад амруулахаар захиргаа шийдсэн байсан. Би нэг марыг эхний нээлжинд явуулж өгөөч гэж саналаа өгөөд өөрчлөлтсөн юм аа. За. Хөөш. Би чинь ямаргаа тарьж чад энэс чинь хасагдж байгаа үлээ. Надад чи харваруу санаарай. Цаад мегмарт чинь хувийн соёл гэж даанч алга. Чи бодоод үзэлт. Хүүхдүүд нь хүртэл эцгийгээ сургууль дээр очиулах дургүй байдаг юм. Ийм хүний чинь яах вэ? Арга хэмжээ авъя болохгүй. Хэлээд үг авдаг. Уул нь би цаадхыг чинь юм үзэж нүд тайлгуудаа л гэж бодсон юм да. За тийм байт юм байж. За тэр яах вэ? Чулуу. Нааши. Чигээ хоёр энэ ажлын цаана гарчвала аштай юу? Нэг нь тэхэлсэн юм байна болох байлгүй дээ. Танай инженер ийм зохиодог толгойтой залуу юм да. Манай энэ дэрсэн машинуудыг өвлийн цагт болоодаг бол улс мөн их шатхан юм дээ. За тэгэлгүй яах вэ? Чулуу. Чата агнуран ки аханасаа чики. За. Болдонгүй. Би яваад электрод аваад ирье. Оо тэг. Та чинь яаж ийна? Зүгээр. Гүч. Юу болж ийна? Ингээд хүн элэг барьж. Гээ зүгээр юм байхгүй би чамтай зүгээр
тоглож юустэй чи бас нэг юм амхах. Үгүй чи юм. Ой, чи. Тэнийг Энийг аваад яваарай. Аав энийг ээж дөхий. Баяа минийхөө. Аав хөө явж зураг тавьж. За. За тэгтэг. Чи цай уух уу? Усаах. Томсрэ чи сууж байгаа ч. За намайг өвснөөс ихлэх зарж байгаа. Тэгье. Хөрнө байгаа. Хүрнэ. Энэ хэдийг бас хадгаламжинд аваач тийчээр. За. Хөнгө ёсэй юм явж байгаа царайг. Хөөтэй төлөв шиг. Хөнхөрч юу мөнгө өгдөг лээ? Би эцсийн дөхөл өгсөн. Аа. Хойгоо энэ хэдийг би аваад өгдөгөө. Тэгээд энэ дайврын хэдийн жирсээр явтал. Бродикта цалин авах байлаа. юун дайвар вэ? Яг хөтэ манай гэдэг хэдэл байхгүй. Унаж яваад морё, ханилж яваад нөхрөө гэж чи юунд хамт олно гэж ярьж идэг юм бэ? Эвгүй юм биш үү дээ. Өөлөхөр гаруулж өөлөхөл болно да. За тэр яах вэ? Ээж дагаан цанны юм хавчсан тэрийгээ төхөөлж өчгөр ирээ. Оо тэгвэл чи ижид өх хэдэн төгрөгөө бас аваачаад өгчихөр. Ах. За миний дэ сайн уу? Сайн. Та сайн явж ирв. Лээсэн минь. Бичээ. Энэ ганц хүзээдс нэг хоньны хавчрлаа. За тэр махаж таарах юм билээ дээ. За яах вэ яах вэ? Би хоёр нэг өө хийх биш. Номон сайн уу? Сайн. Миний дөө. Цаанаасаа тэр гүзээтэйснаас нь оруулаад ирдэ. За. Шуударх намайг оцгорой. Муурн хонч магадгүй шүү. За. За, ээж би дангу. Сайн. Хоёр үнэ маань өстэй үстэй. Өстө. Би нэг хэдэн шуудаа хийв авчлаа гэртээ болгоцсон юмсан. Оо яасан сайн юм. Яаж төхүүлдэг лээ? За тэр чи арга нь олдох байлгүй дээ. Хичээ дондог гэдний даргын нийт юм намайг ховдоо унаа хэрэглэн тэр яриа гаргаад болдгоо шүү. Үгүй юм бас нарийн болж. Ахаа энэ тасыг яах вэ? Оо миний дөө наага тавьчих. Хичээ. Энэ хэдэн төгрөг. За. Миний дөө наашир да. Яам. Чихэр авчи дээр. Баярлалаа. Мамин энийг давтаач. Миний дөө автаа цаанаасаа тэр хөөрг аваадлаа. Эхтөө дамдаг ирээд доргоны хатаас нь цус авчирч өгсөн. Тэгээ чамайг магтаад л байна лээ. Худлаа. Явуулж явахгүй заадагч. Да тэр өтрөл магтуулж явлаа. Чиний санаа таардаг хүн гэж байдаг юм уу? Олонтойгоо явсан дээр шүү. Ээж юм дээ. Би ч тэргээ сайн мэднэ. За маач мэднэ. За маач хоёр байж яхад амьдрахгүй яах вэ? Чиний мэдэн чадна гэж хангалцдаг яамаа байна. Улс ажлыг сайн хий. Дондох сайн хүү шүү. Ээж махаруулах уу? Хүүшээ оруулдаггүй яах вэ? Хой, тулгаа. Цаагаа уу, орчихлоо. За одоохоо
Заадах чинь хаа явна? Тэнд л байна. Зочиг амтэн чинь яахнаараа биднээс дандаа тасарч явдаг байна. Ажаад байхад биднээс илүү идэж угаад байгаа юм харагдахгүй юм байдаг. Бидний хоолноос орооч гэж айдгийн биш байгаа та. Эсвэл тийм нарийн хүн үү? Тэрч тийм ээ. Гэхдээ заадах чинь хэрэгтэй гэж үзвэл алгын битгий хэл нуруугийн тэнэт юм тавьж мэдхэд хүн байгаа юм. Манай хэсэгт хэдийн шин тэрэг ирсэн гэж сугар ярьж байл. Дүүхүүд өгдөг болов яадаг бол. Болохгүй бол домдгоор хөөцөлдүүлэн дээ. Шинэ машин авчихаад л. Авгаагаа тэрэгдээ суулгачаад. Их цамын тоос босгож явбал мөн сайхна. Бодтол бодол. Ахын дүүдээ үнжийн харнуудын авч игнаа гайг. Тэр намайг тоох болоо да. Тоолгүй яадаг юм. Хаарч л байгаарай. Яагаад хөө бидэнд хэлэхгүй. Мөч хэрэгүүлийн дугаа гараад. Салмир боллоо. Энийг алё яач вэ? Болгаа жин бэртийн хавьж ядчих. За, би тийш очив. Мангар гэдэг. Толгой хийгээд тавьчихаа. за. Сүхэ. Сумын наадам төрүүлэх улсын наадамд 3-5 хоёрын аль дээр вэ? Чи ер нь дандаа нэг ашиг хонжоо ярьж явах юм аа. Онсон ч гэсэн улсынхаа дэвжийн зодоглох сайхан байдгүй яах. Толгой наад хаач. Тэр 2 дугаар хэсгийн жолооч сугарыг баазын авраг тодорхойлсон асуудлыг авч ирээ. Орж болох уу? За, Сайн байна. ор. Сайн байна. Эдний хэсгээс чи өөр нэр дэвшүүлэх хүн алга гэж үү дээ. Хэнийг тэр вэ? Танаач ч одоо бүх талаараа сайн жолооч олон биш үү дээ. Жишээлбэл хэнийг вэ? Бригадын дараа домдгийг. Дондгоо. Дондгч байж болох юм л да. Гэхдээ явсан тоон километрийн хувьд бол сугар бусдаас хамаагүй даваатай байна. Шатхуун маш их хэмнсэн. Тэгтээ харин дондгийн бригадаас ч нэг нь арх ууж яваад эрхээ асуулчихсан. Тэгэхээр чин одоохондоо цалмандаа таавах хэсэг нь ч тодорхойгүй байна шүү дээ. Тийм ээ инженер. Дондог бол хамт олонныхоо төлөө ихээхэн чармаал гаргаж ажилладаг хүн байгаа. Явсан тоон километрийн хувьд сугарт хүрэхгүй байж болох юм. Гэхдээ нийт хийсэн ажлыг нэгтгэн дүгнж үзэх юм бол баазын авраг болох боломжтой хүн гэж би бодож байна. Ер нь жолооч сугар олон нийтийн ажилд оролцохдоо муу хувь аваадаг зам ачаа гол шилдэг гэж олон удаа шүүмжлэгдэж байсан. Явсан тоон километр болон бусад амжилтуудыг харгалзан үзэхгүйгээр дан ганц хүнийхэн чанарын хувьд энэ асуудлыг шийдвэрлэхэд арай хангалтгүй юм шүү. Тэгэхээр энэ асуудлыг шинэ ангартал хүлээвэл ямар вэ? Даргын хэлдэгч зүйтэй хаа. Даргаанаад болох уу? За, Дондгой залуучуудтайгаа их сайн ажилладаг хүн. Тэгээч манай эвлийн хороо Дондгойд Монголын хувьсгал залуучуудын эвлийн төв хорооны тэргүүний халамжлан хүмүүжүүлэгч тэмдэглэр шагнахаар тодорхойлоод байгаа. Ер нь энэ завшаанд хэлэхэд манайхан залуучуудтайгаа их муу ажиллаж байна. Бригадууд тэднийг машин техник мэдэхгүй. Дадлага туршлагагүйгээд авдаггүй. Тэгэхэд тулгайг хар. Дондгой л ач үздэй. Ийм дондгойг баазын авраг болох саналыг эвлийн хороо дэмжиж байна. За дүүхөө яасан? Энэний насаас л ажиллахгүй байх шүү. Өчигдөр болох байлээ. Ах нэг үзээд хийдэ. Запас хийдгүү араас нэг тэргийг нэгсэн юмсан байдгүй шүү. Юу болов? Ноцоос нь ажилддаг гинэ. наадах чир нь огт татахгүй байх шиг.
Ажиллахгүй л байна да. Задал нэг хэрч нь одоо тэр чинь хөлдөгсөн. Яандаа байж. Яах юу байдгийг чамд нэг шинэ ноцоос байгаа тэрнийг л өгчөөж. За дөөмөн миний ноцоосыг аваа. За. Миний дөө 50 дороод халуун цай уугаад улаацаач. Зүгээрээ ахаа. Тэр хөлчих ба. За. Ахын ноцоос нь тавиад өгөө. Хэрэггүй. Чадах юм уу? Би өөрөө тавьчих. Али бодлоо. За. Их баярлалаа. Зүгээр. Гүнэдгээ. Ингээ хаяавч бол жом хоёлоо тусдаа тавиад өгч л. Чадна гэж хэлж чадах уу? Ноцоос нь тавьж чадахгүй жолооч хавс. Нөгөөдөл чинь одоо гүнжийн бодлоор чад шинэ жилийн тэмдэглэх гээд хүлээж явж байгаа. Дондог аягүй бол олон түмэн ажилд оролцсон үгүй зэмэлж хийж магадгүй. Бошоо явъя. Гүйцэх бат. За дүүхүү. Баяртай. Бид нар явлаа шүү. Яваа. Манайхан сайхан бүжиглээ шүү. Али балтууга та бүжиглээч. Манай ээлж залуудаа их сайхан бүжиглдэг байсан. Ээжээ та бүжиглээч. Али та бүжиглээч. Одоо яаж чадах Онны шинийн олгарсара нармигэрдэ Уданы хэнот кимэнэги гулжоон цагаан гэрэмэн аллава Ургса босцодачмно хөдмэ Улам хойж хөдөө тулцая За баярын минь төргий. Сайхан баярлцааж байна уу? Сайхан баярлалаа. Заах нар минь бүжгэлцгээ. Ярихгүй. Ийм хондог гарахгүй юу? Яг яваад саад үргэлж. Яваа. Сайтны өргөдөн шатраг урам цэрэг орж ирлээ. Манай нэр маш гоё жигөө шүү. Өвлийн өвгөн аав нэрлээ. Үр хүүхдүүд мань сайн байцгаана уу? Саатлгүй хөрг аяны урт замдаа саятан бригад болохын өнцөйтэй өрөөлийг өвгөн аавн дэвшүүлье. Тэрээрэн батарш тугаа. Тэрээр батса хаш тугаа. Алтын шар замын зоригт баатруудаа аз жаргалынхын бэлгийг түгээе. Алт тээврийн Ахмад жолооч. Аяны буудлын ажилсаг Сахуус Балдан Вайтан бэлгийн өгье. Одомот танастараа. Аяны нөхдөд Алтай нуруу. Ариг сартад бол лацтай бөглөө. Дондох хүмүүн ирж бэлгэн аваарай. Адайгүй авна үсэж. Одон нэг хамжид тараа. Усгутгаас ядгүй мөнгөн хон. Удахгүй хасараа болох сайхан хүүхэн чимгээ минь ирж бэлгэн аваа. Тулам дөрөнгөний бэлгийг тусархуу ясархуу тулгаагүй гарлуулна. Яттай гарварээч. За автоданастараа. Их баярлалаа. За одоо та бүхэнд манай бригадын Ахмад гишүүн 5-6 дугаар 5 жилийн гавшгаач. Мэдэх хүмүүс нэг авьяас үзүүлнэ санаж байна. За тэгэж. Ажаа хүмүүс хоороод л та. За баярлалаа.
Гэрэл цайхан нэргэдэн гарнэлэн хамдрч Атра дэлхийд аялхан хөлгөн эзэмшэжл Ард түмний хэрэгтэй тачвараагаан тэвэлдэг апт тэврийн хаан тухай айлан дуулан магтая Ачин олдорт намынхан ачра таамай бүтэлний ондорч байдаг Даяра тоотой тэвчтэй маань Аваа нугучда татлага сайтай тастай наччада татлага сайтай Дардан замданы хараа сайтай тассан хандан итгэли сайтай Хам толон танарта хамгийн сайхан бүхнийг хүсэн ярая Хэрдүүхөө. За, та нар хөдлөх гэж байна уу? Аа. Тийм ээ, одоо явлаа. Чулуу. Чи юм анкл дуусуу. Дууслаа. Чи тэгвэл манай харныг ороод. Төргөл. Энэ үчиртэй юм болно шүү. Би араас нь дагаах. Та айлах юм. Тэгэх. Это машаа ирж байна. Орчин ч өдмөр шинжилэн сайхан тэмдэглээ шүү. 60-96-гийн жолооч хэмп. Би байна. Мач. Яадаг мó зэрлэг амтан байж чаа. Өөдгөө мө. Маш. Чада юу болж байна? Яа нэг нэ. Алцгаа. Юу болоод байгаа юм бэ? Харлаа. Энэ яасан? Гой жаасцсан байж тээ. Алуу, шартас самарсан халуу харцаагад дулаалаа дараах. Чи энэ хүүг таньж байгаа вэ? Танихаар орох та. Өчигдөр хэн замд тааралдаад би цаашин бензин авчихсан. Тэгчээд усыг усаар гэж болж явах шивтэй. Чи тэгээд шин жолооч нь мэдсээр байж тэрийг тавьж өгчөөд явж болсонгүй. Алуу халуу бичингээд холдоолоо тэр ороо дараа гэж шүү. Алуу, баагаад тусаа өдөр гэрээс. Сайн байцгаана уу? Сайн байна. Танай цуур гэж бодож байна уу? Тэр бай. Сайн байна уу? Сайн. Тань шатав дээр цахилгаан ирсэн байна. Дондгоо. Өвгөө. Ээж юм уу гэсэн байна. Одоо яах вэ? За чи чулууныг аваад их биш их хөдөл. За. Цаатхан чинь эмтэг ажлын хугацаа дууссан шүү дээ. За их сордлоо. Чулуун. Чи суурын кабин сууч. Ээжийнх нь би муудсан гинэ. Та хоёр тэгээд штаб дээр очиод онгоцоор явсан дээр үстэ. За, хөдөл. Иртээ яв. Оочлаа. Гүн чи аваад дахиад ашиг байсан. Аривтай газар хороод амьдсангүй шүү дээ. Яарч явах тэгдэг юм аа. Би гэдэг хүн явж байдаг. Ерөөсөө хөдөө гадаа явдаг тэр болж өрөөл яасан юм. Мөн юм өрдөмний өвдөж аваад байсан юм шүү дээ. Одоо ч иргэд тайхангүй лав ганцаараа хэцүүч байгаа. Ээ чинь ганцаараа байдаг юм уу? За бараг л ганцаараа шүү. Манай садангийн нэг охин цогсоод Хүн ганцаардах хэцүү байдаг болтой юм лээ. Чи ер нь ээжийг дэгдэх бол яасан. Тэгийг хийж боддог юм л та. Манай хэдэн хүүхдийн шууганч гориггүй шүү дээ. Ер нь манай ээж чинь хэрэгтэй хэрэггүй юмд оролцож хүний дургүй хүргээд байж мэдэх хүн байгаа юм да. Намайг чинь ч мөн чимхэн шүү дээ. Болж ил байна. Чи ер нь намын дуу сонсож байхад гэмгүй хүн шүү. Чи тэр чинь хэрээнийхээ харыг гайх гэж болж байгаа шүү. Тэснэрээ өнөн байх шүү. Тэгэхдээ миний өвчин бол гаднаа юм да. Чиний өвчин бол дотор.
Тос дотроос өтөхлөөр яг их чи мэдэн шүү дээ. Мэднэ. Харин ч мэдэн шүү. Энийг би чамд хэлье гэж бодож байсан. Миний хүү яасан түргий яваад ирвэ. Ээж нь хүүтэйгээ амьд уулзаж чадахгүй нэг гэж айсандаа л цахилгаан явуул гэж хэлсэн. Ээж нь одоо аваа гайгүй. Тийм байна. Царайс нь ч гэсэн аваа шүү. Би ч явж дууссан шүү. Алтан гартай эмч нар. Муу бэр маань ах дүүгээс өөрцгөө болсон танай хамт олонны ачаар л аваа өндийгээд байгаа нэмдэ. Миний хүүгийн нөгөө ярьжээс ажилчий болж байна. Тэр яг байж явах байлгүй. Та энэ талаар санаа зовлтгүй дээ. Бүтгэл байх. Аа. За дохон. За ээж хүн ороо ирээ та. За яаж вэ? Ерөнхийдөө ядрахан л шүү. Гэхдээ гайгүй гэж хэлээ. Юу болж байгаа? Хүлээж бай. Гойны хэдэн бодлогос авч гаргаалаа. Цаан чи аймгийн дарга. Онцгой комиссийн ирчгээд. Миний мэдлээс хийчихсэн хэрэг болоод байна. Тамигтаач. За. Баярлалаа. Ой, дондгоо. Одоо энэ өвсөд буулгах юм уу? Цаг зуурын бэрхшээлтэй байгаа газруудад түргүүлэх юм гинэ. Төвөөс дарга нар ирчгээд бидэнтэй уулзах гэл. Тавг дүүрэн хаацтай, тал дүүрэн тоостой, таван шатны хурдны хайцагтай гэж байгаа. Тэгээ цаашаа. Бас тэгээ цаашлах юм бол хаддаг хорхоовтой аж гэж байгаа юм. Бас тэгээд хайчилдаг чиргүүлтэй. Орой дээрэн онгорхойтой онгороо хүн бариул оочдаг цэнхэрч гэж байгаа юм да. Наад ч магтаал биш баахан муусал юм аа да. Хэлсэн Монгол хүн унж авсан морой муулж байлаа да. Тийм эстэсгүй. Өө, дарга л. Явхаас л өөрч аргагүй боллоо. Анхнаасаа сайн уучраа гаргаад тайлбарлаж гуйсан бол явахгүй байж болох л байсан байх л та. Гэхдээ ер нь ийм юм бол хариуцлага хэн хүлээх юм бэ? Энэ зам тулгаагийн тэргэл ав явж чадахгүй. За тэрэг нь явдаг юм ахи тулгаа өөрөө явж чадахгүй шүү дээ. Би үлдэхгүй. Би ягаа явж чадахгүй гэж бензин талаа байхгүй шүү дээ. Бензин толоо нөгнө гэсэн. Зүтгээд л үзий нөхөд минь. Гол нь энэ өндөр ачаатай хэцүү байна л доо. Тэрнээс биш яах. 5 анаас айдаг жолооч гэд болцоо. Хаа байсан. Нэрх хүчин болд. Нэртэй даван тэрэггүй. Нэргүй хөтөлж яа сандарч байснаа мартчихмааргүй маа. Маргаад яах вэ? Явах нь явцгаа, үлдэх нь үлдэх. Сувраха. Бидэнтэй хамт явчихлаа да. Таны машин сайн. Даван дажгүй шүү дээ. Машин сайн гэдгээч муу ах чинь чамаар хэлүүлэхгүй мэдээд байгаа маа. За чи зүгээр хөдөлж үз. Намайг сургаж бай цаатуудаас хотолцоод төөрч хөвсгэн таривда мэдүү. Би ч яах вэ? Олонтойгоо явах юм. Гайгүй байлгүй. Харин таа
ороод нэг жаахан хөдлөөд. Жаахан. Яваа. Жаавацаа. Хөдөл. Бasta. Бишээлгүй дээ. Моо. Тэд нар чи бөөнөр ирдэг штэ али. Тийм биш штэ. Сайн байна уу? Сайн байна. Та нар яасан удаа? Бид нар цаашаага суманд өвс өргөчөөд буцаж явна л та. Нөгөөдөл чинь хайдсан? Удахгүй араас ирнэ. Би шинэ машин авах болсон шүү дээ. Тийм үү? Баяр хүргэе. Баярлалаа. Согургоо үздэг үз. Саяхан энэгээр дайраад явсан. Хом маань байгаа юу? Мэдхгүй. Би ойрдоо мөсөнд яваагүй л байгаа. Сайн байна уу тулгаа? Сайн байна уу? Хоёул очиж үзэх үү? Харин нэ. Би жаахан ажилтаа л байгаа юмсан. Өөсний ажил маань дуусч байгаа. Би мөд ирэхгүй баха. Чимгээ чи хамт яваад ирэлтэй. Найзын юм хийжлээ. За, ахуу нэг нэмнэ. Аль чи нацаны сөгөлдөө. Чөө. Дараа ирлээ. Дараа суу. За чи битгий тоглоод байгаа ч тийм. За бүр яваарай. Чулуун мядаг хоёр хайчав. Гэрээс нь захиараад тэрнийг аваад өрөөнд орно лээ. Хоёрт. Халуун дээр хоолундаа иддэггүй юу хийж байгаа юм болоо? Би нэг гараад ирээ үз. Чи юу хийж байгаа? Явж хоолоо идэж. Гүй цаадагт.
Юу? Гүн чинь юу болж байна? Манайхаас захиа ирээд байх. Тэгэд Чи энийг эндээс эхлээд унштай. хоёр хүүхэд маань чамайг аваа гэж дууддаг болсонд би баярлж байна. Чи минь л одоо нэрээ хичээж яваарай. Гүй тэгээ чи чинь одоо яаж унах нь вэ? Чи намайг хоёр дагвар хүүхэдтэй хүнтээс болсон гэдгийг мэднэ баха. Мэднэ. Тэр хүүхдүүд өнөөдрийг хүртэл намайг ахаа гэж дууддаг байсан. Чи энийг сонслоо. Хүү маань эвлэлд исэх гээд аавын намтар хэрэг болоод гэж нэгэх юм. Хоёр хүүхэн чамайг аваа гэдэг болсонд би ч гэсэн баяртай байна. Эш чим. Иймэрхүү юм бидэнд хэлж байл та. Бас хэн хүнд хэлж болохгүй юм гэж баян шүү дээ. За энэ ч яах вэ? Алив чиний өмнөөс идэж уугаач. Ма. Чи надад итгэж болно. Чулуунч бас эрх хүн шүү. За яв. Хоолой идэх. За яах вэ? Та нар идэж бай. Та чинь яава? Яадаг алдчихад байна. Энэ хүмүүс өвхий таарахаар нь хөөч гисэн чинь жалган дээгүүр хараалгаад. Байдгүй шүү хамгийн балалчил. Сүйд болох шахт шүү. Энэ чи үуч бишээ. Моторлоо аппарат хас явсан. Бас энийг харалт. Хаа өсөрч. Яадаг шүү нэр. Моогч ч баларч гүйцлээ л дээ. За, цай ууя та. За. Хараач. Яа цагаан өдөр. Хайрч. Ганц ус юм болох юм. За, болно уу? Мами дөө борч гэдэг. Зүгээр. Одоо тэгээд яах вэ? Харин л дээ. Чи юу ч гэсэн тэргээ энэгээр тойруулж авчираад чиргүүлт та тусгаад. За. Тэгтлүүч нь болтгоо. Миний энд мах байгаа шүү тааваад дээр. Хөөе, залгаа. Миний дүү тэр өнгөд утсан боосхийг найсуулж ирээд чиргүүлтээр гаргаа хийж. За. Зогсоо. Наашра.
За дүүм зам эвгүй байгаа. Чин цогоо жолоо бариад яа. Ах чинь чив. Өөрийнхөө лайг өөрөө үрий та. Хэнийг мо чамнаас болж өрвалах шахлаа шүү. Чамнаас ч гэжтэй. Өөрөөсөө болж байгаа хэрэг шүү дээ. Бригадынхаа хэдийн манлайд манднаа гэж бодож явсан хүн. Одоо бүр эдмөрийнхаа баримтыг чирчгээд илдэрч явдаг. Манай хэдч надтай надгүй болоод л явчих болсон. Харин би яадаг болтой. На хүй маргадно. Толгой чи хэнийг чирчээ вэ? Хэмэдгүй. Алив. Сугар юм уу? Толгой. Сугар их чиргүүлгүй. Чиргүүл яаж вэ? Дондгоо мөн үү? Гэн чиргүүл нэгдэр чимгэрцээ болоо. Энэ ч одоо нөгөө чирүүлж явдаг толгой хүү чирээд ирж явах юм байна. Юу болж байна? Зөвдөө. Манайхан л ирж гүнжээ. Манай толгой ирхэн болсон байгаа биз аа? Ирхэн өсөж эсгийг сонногддаг юм дээ хөрчи. Архоо. Ор. Сайн байна уу? Гү танахаа яачих вэ? Ирцгээд яваа. За тэгэхээр би бригадын ажлын тухай ямар танилцуулсан. гэж байна. Удахгүй сарынхаа Соломон татыг авах гэж байгаа огшоо. За сайн. За суусгаа сайтан гол суусгаа. Хөөе бригадын дараа. Ийшээ сууш шүү. Маш их. За. За нөхдөө. Тэгэхээр Намараас та бүхний дундаас манай энэ оны баазын авраг төрсөн гэдгийг урьдчилаад хэлчихье гэж бодож байна. Баазын удирдлага хэсгийн хаан өмнөөс та бүхнийг төлөөлж суур аврагтаа баяр хүргэх нь зүйтэй гэж бодож байна. Баяр хүргэе. За тэгэхээр саядны бригад болноо гэхэд Яам тамгын газраас өчнөө олон шалгалт шүүлэг ирнэ. Бид тэгэхээр өөрсдийнхөө ажлын амжилтыг удирдлагата зүйтэй танилцуулах хэрэгтэй байна шүү дээ. Тийм учраас би та бүхнийг урьсан юм. Бригадын ажил ямар шуу байна. Нүг ярилцгаа л даа. Алдаа дутагдал юу байна? За хэнд ямар санал байна? За ярилцгаа л даа. Санал гомдлгээд байх юм одоохондоо алгаа. Ер нь бид манай бригадынхан баазынхаа захиргаанд их баярлж явдаг илэрхийлж байна. Ийм шиг дээ. За өөр хэн санал байна? За авраг хэл. баазын удирдлагад их баярлалаа. Эвч би өөрийгөө баазын авраг болох болоогүй гэж бодож байна. Юу гинэ? Чи одоо юу яриад байна? Наадах чи юу гэсэн үг? Чи бодож яриараа? Би бодсон. Урт замд их ч юм бодлоо. Их зам, их ажил, олон сайн хэд гэдэг чинь хүний сэтгэлийг ариутгадаг гэж үний юм аа. Миний явсан 5 км бол яг хөрсөн байж болох юм аа. Гэхдээ амжилт гэдэг чинь өөрөөсөө талтай байж болдгоо юм байна. Би бас өөрийн гэсэн бодолтой хүн. Тэр бодолтой би хүрээгүй байна.
Хачийн болох юм шив дээ. Суграа. Би чамайг ийм хэлнэ гэж огт бодсонгүй шүү. Тэр авраг гэдэг цолыг чинь би чамд өгсөн биш. Манай баазын захиргаа шийдсэн юм. Өгчиж болсон юм. Авчиж болохгүй л дээ. За. Энэ яах вэ? Хов хүний асуудал. Харин одоо бригад ажлын тухай ярилцъя. За, дандаг дарга яриа. За, тэгэхээр бидний 5 жилийн хөдөлмөрийн үр дүн дүгнэх цаг боллоо. Бид энэ хугацаанд саятан бригад болох зорилттой байсан. Манай хамт олон өөрсдийн авсан үүргэн эрвээ дэрвийнхээрэн зүтгэж байж биелүүллээ. Иймдээс бид өнөөдөр саятан бригад гэдэг өндөр нэр хүндийг хүлээх болоод байна. Бригадын маань ажлыг баазын захиргаа их өндөрөөр үнэлж байна. Бид тэгэхээр цаашид тавих зорилтынхаа талаар ярилцсан зүйтэй гэж бодож байна. Даргын хэлж байгаатай санал нэг байна. Нэмж хэлэхэд авсан үүргээ хугацаанд нь амжилттай биелүүлсэн болохоор дараачихан үүрэг амлалтыг хэлцүүл яасан юм бэ? Над хэлэхгүй байна. Бид саятны бригадын 2 дахь үүргээ авах гэж байгаа нь сайхан хэрэг л дээ. Гэвч бага цаг алдаа байна. Энэ алдаагаа яаж засах вэ гэж ярилцах нь зөв болов уу? Бидний дунд бригадынхаа төлөө, нүхтийнхээ төлөө санаа тавьдаг хүн байсаар байна. Би та бүхэнд баярлж явдаг. Та бүхний хүчинд би жолооч болсон. Үнэхээр баярлж явдаг. Тэгээд би өөрөө сайн жолооч болчиход ингэж ярьж байгаа юм биш ээ. Намайг зөв ойлгоорой. Манай талгаа сая их зөв юм ярьлаа гэж надад бодогдож байна. Би ч бас алдаа гаргаж байсан үнэ. Энэ дутагдлаар засч чадна гэдгээ алтан шар замаан барьж тангараг л. Гэхдээ нөхөд минь хүн гаргасан дутагдлаа бусдаас хамт олноосоо нууж болдог л байх. Харин өөрөөсөө хэзээш нууж чадахгүй гэдгийг л ойлгоцгоё. За дүүхүү сан байна уу? Баяр хүргэе саятан бригад болсон. Баярлалаа. За mainыг барьж. За тэгээ залуу хүний аз гэж ангидаа юм да. Хамгийн түрүү ахтайгаа таарлаа. Би саятан бригад гэдгийг чи бичиж өгнө. Та нар энийг хараач. Ой, их сайн. Юу ч бүр хийсэн байна. За зураг сайн байна уу? Саятан толгой. Дандаг дор. Сайн байна уу? Сайн байна уу? За бригадынхаа шилжинд харуулаад зогсооч. Би одоохон гоо болгоод.
Амраг минь намайг хүлээн сайхан хүрхийн мөнхийн таалбай саруу хөдөө бидний дууднаа Мөнхний нүдийг нээдээ туртин замдаа яармаа Урандор гинжиг өмөр дуутай хамтар ядмаа